Ингээд өнөөдрийн оролцолтыг танд уулзаад саналаа тавьсан. Нэг оныхоо үйл ажиллагааны төлөвлөлтөөс ойлдуулаасай. Бэлэн салбарт үйлчлэлийн ажиллагааны явуулах учирч байгаа тийм альва нэг саад бэрхшээл гомдол эсвэл тийм төв болж байгаа зүйлсүүдийг өгнүүлж аваад тэгээд тэрийг нөгөө өөрсдөө дотроо ажлын албас судалж байгаа аль байгууллагатай яаж хамтарч ямар санаа оноогоор илэрхийлвэл тэр нэг учраад байгаа зовлон ачлал тэгээд нөгөө бизнес ихтэн төв болоод байгаа салбар төв болоод байгаа юм шийдэж болох уу гэдэг дэрэлтэй усын байгууллага хувьчлалын хооронд нөгөө асар том гүр болох ёстой шүү дээ тий. Бид нар өмнө нь тэр нөгөө нэг төсөл хийгээд 2% төсөл хэрэгжүүлж компаниас татдаг байсныг асцаарсаар дамжуулж өгөө байхгүй болгосон шүү дээ. Тэр мөр чинь айгүй том одоо хувийн хвшил айгүй том ажиллахгүй. Тэр шиг яг ингээд нэг хүмүүсийн одоо нэг бизнес хийж байгаа байдлын салбар нөлөөлөх үстэй том асуудлуудыг барьж авах юм шиг санагдаад байна. Тиймүүлээ тэр чин гişүүдтэй үзүүлж байгаа хамгийн том одоо юу гэсэн үг шүү дээ. Дараагийн асуудал нь болохоор ингээд Монголд ч нэг айгүй том төслүүд ингээд хэрэгждэг шүү дээ. Айгүй том төслүүд хэрэгжээ. Ер нь нөгөө төсөл гэл та нарын нөгөө нэршээд аас ч гэсэн нөгөө орон сууцч хөтөлбөр гэл бид айгүй бид нартэй л том юм да нэг томоохон төвдөд энэ дөрөв цаалтай тэгээд байгууллагад ороод ингээд явж идэв. Гэхдээ ер нь яг зөв өнгөр нь харах юм ихэнх үе чинь дотоод эзэлсэн шүү дээ орон сууцны хөтөлбөр эзэлсэн. Дотоодын компаниуд чинь яг зөвөр ингээд аль компани байна гэж нэрийг хайх юм бол магадгүй 50% эзэн. Яг ямар мөнгөнд төвтэй ажлуудыг хийгээд байна мөнгөнд үйлчлэх нь бид нар ч аягүй баг. Их том төвтэй гадны байгууллагад авчиж байгаа шүү дээ. Тэгээд үнэхээр тэр инженерийн гүнж түнэл Монгол компаниуд өмнө хийж байгаа юмнуудыг бол бид нар ойлгосон тийм дотоодынхоо ойлгосон. Зүгээр нэг энгийн хийж чаддаг юмнууд дээр ингээд гадны компаниуд орж цацил алдаад байгаа юм шиг л дүрж байгаа юм шиг. Энэ дээр нөгөө бодон ассоциац ингээд барилгын зах зээлийг хамгаалах ажиллагаа хийх бодхоос шүү. Даваа талаа дараа маргатай уулзаад хэдүүлээ ч нөгөө багын хятад компаниуд ингээд зах зээл эзэлжтэйгээд ороод дараагийн тендерүүдтэй ингээд яараа тэр чинь нөлөөлсөн шүү дээ. Тэр чинь нөлөөлөөд нөгөө сошиалтай очих байгаа. Дараа сошиалтай орчоо тэгээ нөгөө нэг хэмжээсүүдэд нөгөө том дүнтэй хуваагаад Монгол компаниуд өөрөө ороод ингээд нэг юм явуулсан. Наадах ч ажиллаж байгаа байхгүй. Энэ яг жинкнээс ажил. Дотор ер нь жил ингээд нууц болон ингээд хичнээн ер нь бид хүн биш амт хүмүүс тийш хичнээн барилгын салбар тендер зарлагдчих. Дээд бүтцсэн. Тэ шугам сүлжээ. Мөн юм орон сууц. Тэгээ тендер нь хийн шалгана. 25, 26, 27 тэ манай нөгөө нэг манай ассоциацийн нөгөө гишүүдээс байна уу байх. Эсвэл дандаа гадны компани. Эднэрийг нь судлаад ингээд бүртгэж гэдэг юм байна. Энийг хэлээд байгаа нь девелопер компаниудыг суулгаж байгаа тэр панелистуудаараа яриул урд мөнгө ингээ яриад нэг нь хөтлөө яриулын девелоперуудын зовлон гэж нэгсэн юм хэсэг контракторуудын гадна дотны компаниудын энэгээр дүүрэн нөгөө нэг техник ажиллагаанууд ярьдаг компаниуд байна. Энэ миний сэдвүүдийг ингээд голд нь ингэж тавьж байгаа нэг жоохон нөгөө барилгын компаниудын мэдлэг нөгөө нэг тагтлагын дээш нь хөдлөх юмнуудыг голд нь хавчуулаад ийм өдөрлөг шиг одоо брэнд нэг юм үйл ажиллагаа зохион байгуулах зүгээр шүү гэж. Албар чинь нөгөө мэдлэгээр ингээд нэг цангаад байгаа байхгүй квадр. Нөгөө зүгээр юм нөгөө нэг шоу гарч мэдлэгээр цангаад. Мэдлэгээр цангана гэдэг чинь нөгөө нэг юм хийж байгаа хүмүүсээс юм сонсох гэдэг шүү дээ. Яриа сонсох. Яа тийм бол та гэсэн юм энэ нөгөө жижиг болын нөгөө томчтой компани чих байгаа байхгүй. Тэрийг нь л нөгөө нэг зөв сэдвийн голдон тавиад л нөгөө юмнуудыг хийгээд байгаа гэж би хэлээд байна. Сэдвээ одоо манай нөгөө ерөнхий үсэж ярьж байгаа төсөл төр чинь өчнөө байлын компаниуд орж ирнэ тий. Одоо чинь 10 хэдэн болог нөгөө охин бид л орол хийж байгаа. Зүгээр яг чиний хэлгээр тэр нөгөө өглөөний кофе мофи гэдэг тийж шүү дээ тий. Тэрийг нэг өглөөний нэг цаг мөр зохион байгуулвал тий. Тэгээд яг тэр зөв мэдээлэл солилцсон хуваалцсан гэсэн үг.